Бүгдээрээ сайн уу? Шинэ болгохтой тавтай морил. Өнөөдөр манай сургуулиас хаврыг өгсөн өдрөлөг зохион байгуулж байгаа. Тэгээд тэрний хүрээнд гүзээлсгэн дүүхээр ингээд сургуулаараа явж байна. Зарим оюутнууд нь яваг болохоор ингээд нэг автобусанд хангалттай багтсан. За ингээд би техник зогсоол дээр ингээд зогсоод автобуснаас буутсан байна. Энд сакура харагдчихээн. Ер нь бол одоо энэ аваар сакураны мод айгүй их харагдчихсан. Би тэгэд гүзээлсгний талбай руу явхаас өөр наадталтан зогсож ийм тосгоо үзнэ гэж юусоо төлөвлөж бодоагүйсэн. Тэгээд сургуулаас энийг оруулсан байлээ. Тэгээд ямар газар ирж үзэж байгаа вэ гэдгийг мдэггүй ирсэн болохоор сүүлд нь би бичлэгтээ зориулаад судалсан чинь энэ нь Мунай гэдэг нэртэй соёлын өвийн зохицолбор газар юм байлээ. Энд гаж ирэхэд цаг 10 цаг болж исэн. Багш нар бид нарыг 10:50 гэхэд бууж ирээрэй гэсэн болохоор хуваагдаад энэ газараа үзэхээр явцгаасан. Энэ соёлын өвийнхөө урд хэсэг дээр яг ийм далай гэхэд бол арай жижигхэн ийм нуур харагдчихсан. Би тэд алхаад хамгийн ихэнд энэ сүрлэн байшин руу орж үзэх гэж байна. Ороод хамгийн ихэнд төрсэн сэтгэл бол яг л Солонгос кинон дээр гардаг байшингууд шиг харагдчихсан. Энэ байшингийн урт талд Солонгос 3 эмүү сууж байна. Эмүү гэдэг нь Солонгосоор ер нь бол ахмад насны энэ эгч нарыг хэлж байгаа. Энэ бол яг нөгөө кинон дээр хаан хатан матнан сууж явдаг тэрэг шиг байгааз. Орж алахгүй дээр нэгэ бичсэн байгаа болохоор дандаа гаднаас нь харуулж байгаа шүү. Надад бол энэ галтгойг хараад яг бас нэг юм уламжлалт кинон дээр гардаг хоол хийж байгаа нэг хэсгүүд гардаг шүү дээ. Яг тэрэн шиг нь л санагдсан. Ингээ бас юм байна. Баачана. Ini i쪽 좀 날까? Морь шаргалзуу. Биш. Зүгээр л хар. Энэ ардаа ямар том шаргалз вэ? Нэг юу идэж чинь? Жаргал идэж чинь. Энэ бол юуны багас вэ? Тэр тийшээ гардаг юм өстэй хөх юм аа. Финиш мэ. Дандаа юм сүрлэн байшингууд байна. Хаасах шахтаадаг зуухан. Тоос шатаа юусаа хаасах гэдэг. Үгүй тоос хийхгүй. Шавуу шатаага тоос. Энэ ингээд яг байшингуудынхаа гадаа кинон дээр гардаг шиг нөгөө кимчи тэгээ хоолундаа хийхдээ хэрэгэлдэг тоонуудаа тавьчихсан байсан. Солонгосоор ийм байшинг ханууг буюу ханок гэж нэрлэдэг. Ханок гэдэг нь чусооны үеэс уламжлагдаж ирсэн уламжлалт хэм маягтай модон хийцтэй ийм байшингуудыг хэлдэг. Энэхүү соёлын өвн доод талаасаа эхлээд дээшээ явдаг замтай юм билээ. Бид нар хамгийн доод талаас нь эхэлсэн одоо ингээд дээшээ өксөөд л явж байна. Энэ дээрээс нуурын хэсэг илүү тод гоё харагдаж байгааз. Бийд юм та зарaan юу сайн юм. Харин үсэ. Хараад байгаа юм уу? Хаана явж байна? Зарaan юу ус. Тэр дaan гэсэн. Арста. Тэр дaan Тийм үү? Энэ бол яг л миний мэдхээр хааны ордон шиг харагдчихсэн. Гэтэ нөгөө бас орж болохгүй гэсэн болохоор ингээд гаднаас нь л харуулж бичсэн шүү. Яг саяны харуулсан ордны урт тал дээр ийм хөргөн талбай байна. Ой. Бид тэгээд садгаа шиг орж гарнаа. Орноо гарнаа. Энэ хэсгээс эхлээд дандаа ингээд дээвэр нь модон байшингууд харагдчихсан.
Та нарт ингээд энэ байшин харангууд яг тийм нэг уламжлалт солонгос киноны хэсэг санаанд орж ийн. Тэж уян, Жанго ментер гэд ч юм уу сэтгэлдээ бичиж болно шүү. Тонгог харж байгаа ханасаа. Энэ дотор ингээд дандаа ингээд дээр үеэсээ хэрглэж ирсэн юмнуудаа тавьсан байгаа нэг хөргөн санагдсан. Тогоо шанагнаас эхлээд газар тариалан тэг хөдөө аж ахуйдаа хэргэлдэг юмнууд нь байсан. Гүзээлцгийн түүх талбайнхаа хүлэмжний гадаа ирсэн. Тэгээд одоо олоолаа учраас очирлоод орж байна. Маш олон хүлэмжтэй юм байлээ. Тэгээд бид нар ингээ аягүй олоолааны хүлэмж рүү ороход ийм урт ийм өргөн байсан. Тэгээд хүн болгонд нэг юм гүзээлцгийн хайрцаг өгөө тэрэндээ гүзээлцгийн түүгээд авч явахаар болсон. Миний төсөн гүзээлцэх нь энэ зураг дээр харагдаж байна. Тэгээд энэ газар цаанаас ингээ гүзээлцэхнэр ингээ юм барай нийцэн тэгэнгүүтээ энийгээ сэндвичийн талхан дээр түрхэж идэж болно. Мөн өөртөө ийм шарван хайраад тэгээд идэж болохоор тавьсан байсан. Хүмүүс нь ч их аягүй хөргөн найрсаг зантай мэлээ. За ингээд өнөөдрийн үйл ажиллагаа маань дуусаад бүгдээрээ сургууль руугаа явцгааж байна. Энэ ингээ бичлэг дээр харагдаж байгаа хүлэмжийн дотор дандаа гүзээлцэхний тариалт юм лээ. Талбайны юм цэвэрхэн аягүй хөдөлмөрч хүмүүс байгаад. Миний бичлэгтэй хамт байсан та нартай баярлалаа. Дараагийн влогоор уулзцгаая.